тохирсон одоо сэтгэл зүйн ямар үйлдэлүүдийг хүүхдүүд маань гаргадаг. За тэгээд ер нь яагаад тэр одоо зан авирыг гаргадаг шалтгаанууд болон жишээг нь ярилцъя гэж бодлоо. За хамгийн түрүүнд болохоор тгээс 2 наснд бол хавсраг буюу одоо англиар attachment гэдэг одоо үндсэн санаа нь болохоор эцэг эхтэйгээ сэтгэл зүйн ингээд маш гүн гүнзгий холбоо тогтоож энэ өөр ирээдүйд харилцааны суурь үүсдэг гэдэг. За гарах шалтгаан нь болохоор хүүхдийн аюулгүй байдал, сэтгэл зүйн аюулгүй байдлыг хангахад бол эцэг эхээс ер нь хамааралтай байдаг учраас ийм үйлдэлүүд гардаг байна. За жишээ нь бол одоо нэрээ хүүхэд айс үед ээжээсээ 5 дахь хүсээд ингээд уйлах ээжийг одоо нэг ихтэй зам байдлаар илэрч бол. За эцэг эхчүүдэд өгж байгаа зөвлөгөө болохоор хүүхдээ хайхрах, сэтгэл санаагаар дэмжих, тогтмол одоо жоохон гунигэлсэн үед нь хямарсан үед нь тайвшруулахыг хичээх хэрэгтэй ахна. За гих мэтчлэн 18 нас хүртэл ингээ зөвлөгөөнүүд бол байж байгаа. За эдгээрээс одоо хамгийн сонирхолтой санагдсан нь бол ер нь хүүхдийн эцэг эхийн одоо хүүхдийн одоо эцэг эх рүүгээ чиглэж гаргадаг одоо ямар ааш орон шугууд байдаг. Тэдгээрийг одоо яаж илэрч гарч ирдгүүд нь илүү сонирхолтой ах гэж бодоод энэ талаар өнөөдөр ярилцъя. За энэ нас 1-ээс 4 наснд болохоор ахуулах одоо эсвэл тэврүүлэхийг хүсэх гэдэг ааш бол гаргадаг. Одоо зарим хүүхдүүд ерөөсөө аав ээжээ айгүйх тэврүүлээд ерөөсөө буудгүй ийм ааш гаргадаг гэж ярьдаг шүү дээ. Тэгэх юм бол энэ ер нь яг ямар мессеж өгөх гээд байгаа юм бэ гэх юм бол би одоо 50 байдлыг, аюулгүй байдлыг хайр надад хэрэгтэй байна гэсэн мессежийг хүүхд маань өгж байгаа гэсэн үг байна. За эцэг эхчүүд болохоор бие махбодын хайрыг одоо үзүүлж, хүүхдүүдэд тайвшруулж, сэтгэл зүйн одоо дэмжлэг үзүүлэхийг хичээх хэрэгтэй. Одоо тэврэхийг хүсэж байгаа үед нь тэврэх гэсэн үг байна. За 2-оос 6 насны хувьд бол хүчтэй юм гинти юм үйлдэлүүд гардаг. Одоо зохих, хазах, хөшөглөгч гэдэг юм. За эдгээр үйлдэлүүдийг хүүхд маань яагаад гаргаж байгаа гэхээр би өөрийгөө одоо илэрхийлэхэд надад асуудал тулгарч байна. Яаж илэрхийлэх арай сураагүй байна гэсэн үг. За тэгээд энэ үед нь сэтгэл хөдлөлийг илэрхийлэх эрүүл аргуудыг зааж тодорхой одоо үр дүнд хүрж болно. Одоо жишээл хүүхэд зохиод байгаа бол хүүхдийг ингэ зохиож болохгүй. Хүүхд гэдгийг талаар нь аав ээж нь ойлгох гэх мэтчлэн. За 3-аас 5 настай болохоор уурлаж эсвэл уйлах одоо үйлдэл хүүхдүүд их хвчлэн гаргадаг. За энэ нь болохоор хүүхэд маань би бухимдсан байна, сэтгэл маань эмзэг байна, эсвэл сэтгэл санаагаар унсан байна гэсэн мессежийг үл өхийг хичээдэг. Түүнийг ингэж илэрхийлдэг байна. За энэ үед нь бол бид нэр тайвнаар хариу өгөөд хэдний сэтгэл хөдлөлийг хүлээн зөвшөөрж тэдэнд тусалтай үзүүлэх хэрэгтэй байна. За 3-аас 7 наснд болохоор бусдаа хуваалцахаас татгалзах буюу одоо би энэ бол миний тоглоом, би бол хүүхдтэй хуваалцахгүй ч гэдэг ийм ааш аран шиг гаргадаг. За хуваалцах нь бол одоо эерэг үйлдэл гэдгийг эцэг эхийн зүгээс бол зөвөр ойлгуулж, загварлж үзүүлэх бол дээр нь хүүхдтэй ингээд бусдад хүүхдүүдэд хуваалцаж байгаа үед нь магтаж урамшуулах байдлаар энэ зам байдлыг бол суулгах хэрэгтэй гэж үзэж байгаа юм байна. За 4-өөс 7 наснд болохоор орилох эсвэл хашгирах үйлдэлүүд бас гаргадаг. За энэ бол бас анхаарал хүсэж байна. Би уурлаж байна. Одоо юу ч авах хүсэхгүй байх гэсэн иймэрхүү мессежүүдийг өгдөг бахны. За тэгээд хэрэгцээг нь бол тайвнаар хүлээж аваад шийдгийг бол хичээх хэрэгтэй. Хэлж байгаа санааг нь бол сонсож хэл хязгаар шаардлагатай бол тогтоох хэрэгтэй гэдэг юм байна. За 4-өөс 10 наснд бол хүүхдүүд нь яриа таслаад байдаг шүү дээ. Ярианы дундуур орж ирдэг. За энэ үед болохоор уурлах загнахаас илүү хүүхдийн нэг анхаарал хүсээд дээ шүү. Эсвэл би ингээд чухал зүйл хийхийг хүсэж байна гэдэг тэр мессежийг нь ойлгох хэрэгтэй. Хүүхдийн хувьд бол маш чухал байдаг учраас эцэг эхнэр насанд хүрчүүд хэдүүлэн одоо сонсдгоо чи там үний үгийг таслаа болохгүй гэж шууд загнадаг. За тэрмийн өөрөө хүүхдэд ингээд бүр ярихаас ингээд бүр имэхтэй явандаа бүр тутагшоо ингээд би ярьж болохгүй байна. Одоо би өөртөө мэдэрч байгаа мэдрэмжээ хэлж болохгүй байна гэсэн бүр юм асуудал үүсэх талтай байдаг учраас тэг хэрэгцээг нэг хүлээн зөвшөөрөөд төвчээртэйгээр сайн сонсохыг ингээд уриалж байгаа юм байна. За 5-аас 10 наснд болохоор би хүсэхгүй байна. Эсвэл энэ тухай би ярилцах дурггүй, ярилцмааргүй байна гэж хүүхэд байна бас хэлдэг. За энэ үйл нь бол би ямар нэг зүйлийг ойлгохгүй эсвэл надад таалагдахгүй байна гэсэн мессежийг өгж байгаа юм байна. За энэ үедээ бол хүүхэдтэй ил тууд харилцан ярилцахыг бол дэмжих хэрэгтэй. Аль болох тэр цааж татгалзаад байгаа шалтгааных нь ард байгаа тэр талд хүслийг нь бол аль болох ойлгохыг хичээх хэрэгтэй ахна. За мөн 12 нас хүртэл хүүхэд бол ажил ямар нэгэн одоо даалгавар хуваарлахад бол гомдлох одоо зам байдал илэрдэг. За энэ нь болохоор би дарамттай эсвэл энэ даалгаврыг би хийх хүсэхгүй байна гэсэн мессежийг хүүхэд маань өгдөг.
гомдолж байгаа маань. За энэ нь болохоор би насан туршийн зүгээс бол яг үгээр тухайн хийхийг хүсэж байгаа ажлуудаа илүү жижиг ойлгомжтой хэсгүүдэд хуваагаад за тэгээд жижиг ажлыг хийснийхэн дараа тэн дээр нь магтаж цаашааж хамтдаа ингэж загварчлаж хийхийг бол санал болгох хэрэгтэй. За энэ дээр бол нэг аяг угаах жишээ сэтгэл зүйчд маань ярьдаг. Хүүхдэд ингээ аяг угаахыг хүсэж байгаа бол одоо хэрвээ таны угаас аягийг хүүхд ингээд хэмжээ хязгааргүй авч хэрэглээд буцааж ингэж угаахгүй байгаад байгаа юм бол та өөрөөр нэг удаа угаалгаад тэгэх юм бол хүүхд маань ингээд ямар их ажил ордгийг нэгдүгээрт ойлгоно. Хоёрдугаарт хүүхдэд за би ингээд чамайг аяг угаасанд маш их баярлалаа. Одоо би өөрийнхөө бинийг аяга хэрэглэнэ, нэг аяга хэрэглчихэд буцаад ингээд байранд нь тавина. Эсвэл би өөрөө угаана гэд хүүхдийн гаргаж байгаа тэр хүч хөдөлмөрийг нь үнэлэх байдлаар ингэж магтаан сайшааж тухайн нэг ажлыг бол хийх боломжтой байдаг бахан. Тэгэхээр хүүхдэд байгаа нэлийн эвтихнэр тайлбарлана. Тэрнээс чи аяга угаах ёстой чиний үүрэг даалгавар гэх юм бол хүүхд маань тэр бол хүлээж авахгүй байх нэ. Энэ насндаа бол за 6-аас 10 насны хүүхд болохоор дүүрэн болон зааврыг үл тоомсорлох хандлагатай байдаг. Одоо жишээлбэл гутлаа буруу оруулж өсдөг ч юм уу тий. За тэрийг ингээ эсэргүүцээд байдаг. За би удирдлага эсвэл бие даасан байдлыг өөрийгөө одоо контролдох тий. Өөрийгөө удирдах, би өөрийгөө бие даасан байдалтай гэдэг хүн гэдгээ бас илэрхийлэхийг хүсэж байгаа тэр хандлагаа бол ингэж илэрхийлдэг бахан хүүхд маань. Тэгэхээр дүүрмээ ингэж хамгийн гол нь эцэг эхийн зүгээс тогтмол байх хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг зүйл хийхээр аав нь загнаад ээж нь магтаад эсвэл эсэргээрээ байгаад байгаа юм бол хүүхд маань ингэж тодорхойгүй байдал үүсдэг гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө тухайн үзүүлэл бол маш тодорхой байх хэрэгтэй, тогтмол байх хэрэгтэй. Тэгээ өөрийнх нь санал бодлыг нь бас сонсож явах хэрэгтэй. Тэгээд тухайн үйлдэлийг хийснээр чамд яг ямар үр дагавар гарч байгаа юм бэ? Юу сайн байх юм бэ? Одоо жишээлбэл ярьдаг штэ тий бид нар шүдэ угаах юм бол шүд нь орхиодохгүй. Тэгээ шүд нь орхиодохгүй болохоор эмчтэр очиод ингээд эмчилгээ хийхгүй. Эмчилгээ хийхээр ингээд чиний шүд чи өвддөг. Би өвддөг хэцүү тариа хийлгээд нь ядаж гээд ингээд тайлбарладаг. Тэгээ иймэрхүү байдлаар тайлбарлахыг хичээх хэрэгтэй байх нэ. За хамгийн сүүлд нь болохоор дуугүй болоо дуугүй хураах эсвэл чимээг болчдөг хүүхдүүд. За энэ бол 7-аас 12 насны хүүхдүүд хөвчлэн илэрдэг бахна. За энэ маань хүүхд маань юу гэсэн үг гэхээр би сэтгэлээр унсан эсвэл би өөрийгөө илэрхийлэхэд бэрхшээлтэй байна гэдэг мессежийг өгөхийг хүсэж байгаа гэсэн үг байна. За тэгэхээр энэ үед болохоор эцгийнхээ зүгээс яах ёстой вэ гэхээр тэдний орон зайг ингэж хүндэтгээд одоо бэлэн ер нь бол одоо ярилцахтаа бэлэн болсон одоо тэр цаг үеийг нь хүлээж байгаа тэр үед нь ингээд ярилцах хэрэгтэй. Тэрнээс хүчлээ чи яагаад дугуй олчоо чи дандаа ингэдэг мэгдэг гэх тиймэрхүү байдлаар хандах юм бол таны хүүхд ч юм бас танаас өөр гэдгийг ойлгоод бас тухайн нөхцөл байдалд сэтгэл зүйг нь бас ойлгохыг хичээх хэрэгтэй байдаг байна. За иймэрхүү эцэг эхрийн чиглэл рүү хандсан ийм зам байдал хүүхд гаргадаг бол эргээд нөгөө ерөнхий одоо ямархуу зүйлүүд ажиглагддаг талаар эргээд ярих юм бол за тусгаар тогтносон ийм тоглоом гэсэн одоо сэтгэл зүйн ийм зан үйл байдаг. За энэ маань юу гэхээр хоорондоо хүүхдүүд маш шууд харилцаж байлгуугаар одоо бие дааж тоглохыг хичээдэг гэсэн үг. За энэ маань болохоор бие дааж сурахыг одоо сурахыг хүсэж байгаа учраас хүүхд маань ийм үйлдэл гаргадаг. Тэгээ жишээлх юм бол хоёр хүүхэд тусдаа одоо тоглоом тоглох юм бол энэ маань одоо ийм байдлаар илэрч болно. За эцэг эхчүүдийн зүгээс бол хүүхдүүдтэй хамтдаа тоглох, бусад хүүхдүүдтэй харилцахад нь одоо дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Яагаад гэхээр хүүхд маань ингээ бие дааж тоглох хүсэж байгаа учраас бас бусад тэрийг ингээ дандаа дэмжиж авах юм бол хүүхдүүдтэй одоо харилцах чадвар нь муудаад эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр ингээ дэмжих хэрэгтэй байна. За 4-7 наснд болохоор хөөрхил мэдрэмж нь ингээ хөгжөөд байдаг. За энэ нь болохоор одоо өөрийгөө хэтэрхийх одоо хин нэгэнд одоо санаа зовж байгаагаа одоо мэдэрч тэгээ тоглоом өгч одоо баясгахыг оролдохгүй одоо бусад хүмүүсийг өрөвдөх гэх юм уу тийм мэдрэмж одоо сэтгэл хөдлөл илэрдэг гэсэн үг. За тэгэхээр хүүхдүүд бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох гээд тийм одоо үе шатан дээр явж гинэ гэж ойлгож болох нь. За тэгэхээр энэ үед нь бол бусдын мэдрэмжийг ойлгож байгааг нь эцэг эхчүүд маань урамшуулаад ээлдэг байдлаар харилцах юм бол хүүхд маань энэ чиглэлийн одоо мэдрэмж нь илүү сайн хөгжих болцоо бүрдэн гэсэн үг. За 7-10 наснд болохоор бодит үйлдэлийн сэтгхүү гэж зүйл байгаа. За энэ маань болохоор хүүхд маань
логик сэтгэх чадвар нэг хөгжөөд эхэлж байгаа учраас сэтгэн бодохдоо юмыг илүү боттой өнцгөөс харж эхэлнэ гэсэн үг. Жишээлх юм бол одоо ус чинь өөрөөр хэлбэрт одоо мөс болд юм байна, хайлахаараа ус болчт юм байна, ууршихаараа уур болд юм гэх мэт тиймэрхүү зүйлүүдийг өөрөө ухаарч эхэлнэ гэсэн үг. За тэгэхээр энэ маань бол оюуны хөгжил маань бол аливаа асуудлыг шийдэх чадвар нь нэмэгдээд ирж байна гэсэн үг. За энэ үед бол ялангуяа одоо бага ангис сурагчдаг сэтгүүг дэмжихийн тулд янз бүрийн хөгжилтэй тасгал одоо ажлуудыг хийх хэрэгтэй. За ингэс маань бол хүүхдэд бодит амьдрал дээр энийг ашиглах илүү боломжтой болж ирнэ гэсэн үг. За энийг илүү дэмжиж өгнө гэсэн үг тийм. За хитрхи ингээ хийсвэрээр нь бас байлгаад байж болохгүй гэсэн үг. 10-аас 12 наснд бол хүүхдийн нийгмийн нөлөө гэдэг зан үйл илүү ажиглагддаг. За энэ маань юу гэсэн үг гэхээр хүүхдүүд бусдын санал бодлыг илүү ихээр анхаарад нийгмийн хүлээн зөвшөөрөл гэдэг зүйл байдаг юм байна. Тэрийг ингээ хайж илэрхийлж эхэлдэг гэсэн үг. За энэ маань одоо яагаад гарч байгаа юм гэхээр нийгмийн хөгжил харилцааны одоо зан авираар илэрж байгаа одоо шийдвэр гаргалтанд нөлөөлөх учраас энийг хүүхд өөр ингээ хайгаад эхэлдэг. За яаж илэрх үү гэхээр хүүхдүүд жишээ найзуудтайгаа нийцхийн тулд одоо тодорхой ингэж загвар стилийн хувц өмсөхтэй пүүз өмсдөг хүүхдүүд ах юм бол адилхан пүүз өмсөхийг эрмэлзэх юм. Иймэрхүү байдлаар илэрнэ гэсэн үг. За эцэг эхчүүдийн хувьд бол өөрийнхөө үзэл бодол тэр өөртөө гаргаж байгаа одоо тэр шийдвэрийг нь одоо анхаарад тэгээд бусдыг бас хүндлэх одоо өөрийн чинь зөв байж болно, бусдын ч бас зөв байж болно гэдэг буюу бусдыг хүндэтгэх тэр шаардлагатай гэдэг зүйлийг нь бас хэвтэхнэр ойлгуулах хэрэгтэй байх нэ. За дараагийнх нь болохоор 12-оос 14 насны хүүхдүүд өөрийн онцлогийг тодорхойлох буюу одоо илүү өсвөр нас руу орж ирж байгаа учраас хүүхдүүд өөрийн гэсэн одоо орон зай дэлхийд одоо би ямар үүрэгтэй ингэж төрсөн болоо гэх мэт чинь янз бүрийн бодлууд ингэж орж ирдэг. Тийм учраас одоо илүү төсөөлөөд өөрийнхөө одоо өсвөр насныхаа онцлогтой холбоотой тий оюун санаа нь бие бэлдэр нь хөгжиж идэг учраас энэ бүх зүйл нь ингэж өдөөгдөж гарч ирж идэг. За тэгээд тоглоомтой сонирхолтой хэв маягийг өрөнд туршиж үзэх нь өөрийгөө таних гэж оролдож байгаа ер нь бол өсвөр насны одоо сониуч хүүхдийн гаргадаг бол энгийн одоо арин шин. Тэгэхээр хүүхдийг өөрийн одоо үнэт зүйл сонирхлыг хайх, өөрийгөө ойлгоход нь бол эцэг эхчүүд дэмжих хэрэгтэй байх нэ. Одоо тэг үгүй зөвхөн нэг төрлийн курс дамжаанд явуулчаал чи одоо наатхандаа ингээд тууштай бай гэдэг хасаа илүү одоо эцэг эхчүүд бол зүйлүүд айгүй олон төрлийн курс дамжаанд хүүхдүүдэд явуулаад хүүхдээ өөрийгөө олж нийгт нь бол ойлгох дэмжиж тусалдаг болсон байгаа. Тэгэхээр тийм хандлагуудыг гаргах хэрэгтэй гэсэн үг. За 14-өөс 18 наснд яах вэ гэхээр энэ бол нэлээд эрсдэлд орох зан одоо үйлдэлүүд ажиглагддаг нас буюу нэлээд юм эрсдэлтэй үйлдэлүүдэд хүүхэд маань ер нь бол сонирхолтой болж эхэлдэг гэсэн үг. За цаанаасаа гэсэн. Одоо бид нар ярьдаг штеп өсвөр наснд ороод ирэхээр энэ хүүхэд чинь ер нь миний хүүхэд биш юм шиг танихаа олчлаа гэж ярьдаг. Тэгвэл энэ үед юу болоод байгаа гэхээр тархины урд хэсэг нь ингээ бүрэн хөгжих буюу тэр хэсгэр чинь бид нар нөгөө эрсдлээ үнэлж идэг байх л та. Тэгэхээр тэр нь ингээ хөгжөөгөө байгаа учраас бусдын нөлөөнд ингээ ороод те асуудал гарах одоо жишээлбэл арх уух тамхи татах ч юм уу те бусад хүмүүсийн нөлөөнд автаж эрсдэлтэй зүйлийг ингээ туршиж үзэх хандлагатай болсон байдаг. За энэ үед бол энэ насныхын онцлогийг эцэг эхчүүд ойлгоод эрсдэлтэй нөхцөлд орсон үед бол бид нар яаж зөв шийдвэр гаргах хэрэгтэй юм бэ? Юу хэрэглүүл буруу, юу хэрэглэхгүй болох юм бэ? Энд чинь чамд одоо төрж байгаа мэдрэмжтэй чиний тархинд явж байгаа одоо өөрчлөлтөөс болж байгаа зүйлээ. Тэгэхэд тэрнээс чи яг ийм хүн гэсэн үг биш гэх мэтчлээ одоо хүүхдтэй илүү зөвөр ойлгуулах хэрэгтэй. Тэгтээ бол бас их чөлөөг нь хитрхийг бол хязгаарлаж болохгүй л хүндэтгэх шаардлагатай гэж байна. За 18-аас дээш нас буюу илүү бие даасан байдлыг одоо хүүхд маань ирж хайдаг гэсэн үг. За бие даахыг хүснэ эцэгийнхээ одоо өгөнд орхоо болно гэж ярьдаг тий. За тэгээ энэ бол угаасаа оюун санаа болон бие физиологийн хөгжил нь бол маш хөгжөөд эхэлсэн байгаа учраас бие даах тэр шаардлага нь бол цаанаасаа гараад ирдэг. За тэгээд залуучууд болохоор яаж илэрж ийн гэхээр ихтэй сургуульд орохын тулд ороод эцэг эхээсээ салаад бие дааж амьдрахыг ингээд тэмүүлэх юм уу иймэрхүү байдлаар тустай гарах юм иймэрхүү байдлаар илэрхийлдэг гэсэн үг. За энэ үед болохоор бие даасан тэр байдлыг өсөж тэмүүлж байгааг нь бол дэмжих хэрэгтэй. За тэгээд хамгийн гол нь маш зөв одоо цагаан олсон зөвлөгөө өгөөд хариуцлагатай байх нь чухал шүү. Төрөний хэлдэг бусдын нөлөөнд автах те ямар эрсдлүүд байж болох уу ямар төрлийн одоо хүмүүс байгаа вэ гэдгийг жишээлбэл хэлэх ч юм уу тиймэрхүү байдлаар хүүхдэд зөвлөгөө өгөхийг бол зөв гэж үздэг байна. За тэгээ энэ удаагийн дугаараар бол хүүхдүүд гардаг бол сэтгэл зүйн онцлог тэгээ наснаар ямар одоо зан шууд гардаг бид нар тэрийг яаж хүлээж авах талаар бол ярилцлаа. Тэгээд энэ сарын одоо сэтгэл зүйн
талаар хамтдаа суралцж байгаа энэ сард өөр бас сонирхолтой дараа дараагийн зүйлүүдийг ярилцах болно. Баярлалаа.